Сайн мэдсэн үү? Бид ингээд энэ өдрөөгөө эхлүүлж байна. Яагаад ч юм өнөөдөр амар их болсон сургуулиндаа аваад өглөө 5-аас 6-аас ордог байхгүй юу манай сургууль. Тэгээ 6-аас 8 хүртэл суугаад 8 цагаас нэг ээжийнхаа өсчний дамжин цаг яваад тэгээд төрөөх ирсэн. Тэгээд энэ би өсчний дамжаар руу яг юу явж яасан бэ гэхээр тэгээд би ингээд анх удаа өсөндөө бодод тавьж байгаа. Тэгээд өчигдөр бас бүжигнийхэн сургуулинд явсан. Хүсээ ээлдээ дугаагаагүй юу. Ингээд амар зууралдаад байна. Гэтэ зүгээр дээ одоо удахгүй угаана. Ер нь бол би танаас нэг юм асууя. Та нар ингээд юм нэгдэг үү? Ер нь нэгдэг гэвэл хинээр залгуулж исэн бэ? Би бол ээжээ залгуулж исэн. Дөндөө бараг хувц нэгтэй төгж байгаа. Тэгэхэд би өглөө гарахтаа орой хураагаагүй. Тэгээд одоо нөгөө тэгээд ирснийхаа дараа жоохон унтсан. Тэгээд энэ хүнжил ийм болсон байд юм аа. За одоо би энэ өрөөгөө ингээд цэмбитлэн цэвэрлэнэ. Тэгээд нэг болзоотой. Юу гэж бодож байна? Булдакны харыг идэж үзнэ. Гэтэ энэ бичлэгээ дуусгачаа дараагийн бичлэг дээрээ булдак гиднэ. Харна. За одоо яг тийшээ уцаа тавиад ороо хураая. Яа энэ ингээд харагдаж байгаа биш наади. Ингээ манай орны гэрэл идэг орой унтахтаа юм хайхаар бол энийг асуучдаг. Энэ бол алаан болчихно. Энэ бол миний хүнжил. Ээдэл манай хоёрд амар хүйтэн байгаад байгаа болохоор манайхын нөгөө юу яаж байгаа вэ? Доороо ийм халдаг гуц тавьж байгаа. Би энэ дээрээ ганцаараа унтдаг аа. Яагаад ганцаараа унтдаг вэ гэвэл угаасаа манай ээж орой болгон гэртээ бийдэггүй. Тэгээд ажилдаа тэгээд шөнийн цагаар гардаг. Тэгээд шөнийн цагаар гараад ер нь бол хаяад л натцаа унтдаг. Тэрнээс иш ингээд байдаггүй байхгүй юу. Тэгээд би өөрөөсөө ганцаараа унтдیں۔ Яагаад ганцаараа унтдаг вэ гэвэл тэр ахгүй юу дөө. Тэгээд уцаа тогтоох гэсэн чи утас тогтдоггүй. Тэгэхээр би та нарыг энэ дээр тавилаа шүү. Ийшээ ингээд булан дээрээ шахаж агаад та нарыг энэ дээр тавина. Ингээд унтдаггүй маа ингээд. Сая уцаа унагчлаа шүү. Sorry. Уцаа татахгүй бол бүр цаашаа явцгаа. Йоо. Би ном ууштай. Чи яасан юм шиг далих хэрэгтэй. Энэ дээрээ аваагүй байсан. За. Хөлөө. Үчирэн төвчөртэйгээрээ. Өчигдөр даавгаа угаасан болохоор. Хөлөө. Даавгаа дэвсдэг байгаа маа. Артэрэ гараад.
Тэгээд өглөө би ингээд тассан байхгүй юу. Тэгээд тэгж байгаа нөгөө нэг амар төвчрээтэй. Тэгээд би хоцрох гээд ор дээрээ хурааж эмзэг үйдэг байгаамаа. Би буруугаар ойлгоорой. Одоо ороо жоо жоохон тийм их юм ярихгүй шүү. Яа. Ингээд болчихлоо. Одоо юмудаа шарнаа. Би дээрээ ингээд зүгээр ингэж тавьдаггүй заа юу. Ингээд зүгээр тавьдаггүй. Би голоор нь ингээд энийг ингээд муур шиг тавьчихдаг. Тэгэд энэ хоёрыг ингээд харьцаалаад муур олгочдаг. Олгочдаг шүү. Амар уу. Муур болгочоо. Миний төвлөг. Нэг. Би ингээ бүх юмыг хос бэлэхийг. Юу нэг миний бүх юм хосоо бид надад амар гоё. Иймаа гоё. За ингээд тураачлаа. Ямартч миний ор бэлэн болсон байдаг юмаа. Тэгээд би өглөө юунаас яг хийгээгүй. Тэгээд одоо би ширээ рүү явлаа. Миний ширээ бол ийм болсон байдаг юмаа. Тэгээд ийм гоё болсон ширээ ийм мухай заваан болгочихсон. За, би тавьлаа шүү. Би нэг иймэрхүү юм хийсэн байдаг юмаа. Би ингээд миний өмнөд багтахгүй байгаа болохоор би ингээд юу яагаад байгаа байхгүй юу? Ийм сагсан тэгээд байгаа байхгүй юу? Одоо миний ширээн дээр 3 ширхэг сагсаага. Тэр дотроо би өөр нь бол их юмнуудаа хийдэг байхгүй юу? Тэгээд тэнгүүд нэг хайрцаг нэгээд хүмүүс айгуу тийм сони юм би, мони юм би гээд манай тийм гэрс хүмүүс ирэнгүү тэгээд байгаа. Гэтэ зүгээр энэ чи хүний л амьдрал шүү дээ.
Манай гэрээний даалгавар ийм их юм өгсөн. Ингээд энэ монгол хэлний даалгавар. Энэ ингээ монгол хэлний даалгавар. Энэ ингээ математикийн даалгавар. Нэг сэдвэр дээрээ бодноо. Яа ихтэй. Би нэг айгүй зам болсон. Би нэг ийм программаар энийг бүр таглаагүй. Йоо ээ. За тийч яг баяртай ингээд ороо хураачлаа. Бой.